байна уу? Никэ байна. Та бүхэн маань өнөөдөр миний бичлэгийг үзэж аваад маш их баярлалаа. За өнөөдөр бол та бүхэндээ муурны хоолны талаар танилцуулъя гэж бодож байна. Тэгээд эхлээд муур маань ямар биений онцлогтой вэ? Хоёрт мууранд хэрэг калори хэрэгтэй вэ? Бас уурга, бодис ямар шимт хичээл хэрэгтэй вэ гэдгийг танилцуулах болно. Гуравт бол муурны идэж болохгүй хоолны талаар танилцуулах ба хамгийн сүүлд нь хуурай хоол, найтай хоолыг яаж хадгалах вэ гэдгийг та бүхэндээ зааж өгье гэж бодож байна. За тэгвэл сэдврүүгээ бүгдээрээ орцгоё. За тэгээд би судалсан юмнуудаа энэ гартаа жоохон уншингаа ярих байгаа. За хамгийн түрүүнд муурны биений онцлогийн талаар танилцуулъя. Муур гэдэг амьтан маань одоо махчин амьтандаа ордог байгаа. За тэгээд байгалийнхаа одоо онцлогоор муурны биед одоо ДНХ-д нь одоо кодлогдсон ан хийх цаг гэж байдаг байгаа. Тэр нь бол одоо өглөө нар гарахын өмнө орой нар жаргахын үед ер нь бол ан хийхэд биенд бэлддэг байгаа. Илүү одоо энерги нь ингэж цуглараад дэлбэрэлт ер нь бол үүсдэг гэж хэлдэг юм байлээ. Тийм учраас та бүхэн маань мэдж байгаа хэл өглөө амар одоо бүжигнж гүүх, сэрэх гэх асуудал байдаг. Бас үдээс хойш гинт цоглог болоод өсөр царайгаал тоглох те. Тийм одоо байгалийнхын цаг биеийн дотор нэг юм байна. Тийм учраас өглөө 6-аас 8-ын хооронд өглөөнийх нь хоолын өгвөл тохиромжтой. Орой бол оройны 6-аас оройны 8 хүртэл ер нь бол оройных нь хоолыг нөхөд тохиромжтой гэж хэлдэг юм байна. За тэгээ хоолыг нь бол өдөрт нэг 2-3 удаа хувааж өгдөг байгаа. Манай Маруу Аска 2 бол өглөө би ажилдаа явахын өмнө өгөөд орой харж ирээд бас хоолыг нөгөж 2 хувааж өгдөг байгаа. За тийм учраас та бүхэн маань гэсэн өдөрт 2-3 удаа хоолыг хувааж өгж байгаасай гэж хүсэж байна. За тэгээ угаасаа байглаасаа хуурай газар ер нь бол үүсэлтэй амтан Египт тэ цөөл одоо хад чулуудтай одоо ууланд ер нь бол муурны одоо амьтад маань амьдардаг учраас эрийн тэжээвэр амьтад маань ч гэсэн адилхан ус уухта ер нь бол муу байдаг. Тэгээ өдрийн цагаар бол хараа нь маш муу байдаг учраас хөдлөхгүй байгаа одоо усыг тогтоож ер нь бол харж ус гэж мэддэг юм байлээ. Тийм учраас илүү тийм урсж байгаа усыг гэрлэнийх нь одоо дээр өнгөөр тогтоогоод ус уудаг. Тийм одоо биений механизмтэй юм бэлээ. Тийм учраас гэртээ байгаа муурнуудаа хэрвээ ус сайн уулахыг хүсэж байвал урсдаг одоо савтай ус байвал их тохиромжтой. Эсвэл өөр янз бүрийн булан жижиг аяганд ус хийгээд тавих юм бол муурчин өөрөө үнэрч юм уу те эсвэл сахлаараа мэдрээд ус сайн ууж өгдөг гэж байлээ. За энэ бол муурны биений онцлог байна. Махчин ус уух муу. За өглөө оройд бол ер нь ан хийж биеийн хөдөлгөөнтэй байдаг учраас тэр цагт нь хоолыг нөгөөл тохиромжтой гэж та бүхэн маань ойлгол болж байна. За тэгээ калорины хувьд бол муур маань маш өндөр калоритой хоол бол иддэг байгаа. Тэгээд муур нохоо хоёр бол биений онцлог нөр, муур маань махчин, нохоо бол мах ба ногоо гэх одоо янз бүрийн будаа бас идэж болдог биений онцлогтой байдаг. Тийм учраас муур нохоог бол адилхан гэж битгий бодоорой. Нохооноос илүү муур маань калори ихтэй хоол хэрэгтэй байдаг гэж байна. За тэгээд нялх муур бол нэг нас хүртэлх муурыг нялх муур гэж хэлдэг байгаа. Тийм учраас бусд одоо настай муурнуудыг бодвол өндөр калоритой хоол хэрэгтэй байдаг. За ялангуяа одоо 4 сараас нэг 7 сар хүртэл бол маш их биений өсөлт нь хурдтайгаар явагддаг учраас дор хаяж 100 калори бол өдөрт хэрэгтэй байдаг гэж байна. За тэгээ нэг настайдаа биеийн гүйцэлд өсдөг байгаа. Энэ үед нь калорийн дээр нь сайн анхаарад хоолыг зохицуулж өгдөг байвал тохиромжтой байгаа. 4 кг-тэй муур бол өдөрт 220 калори дунджаар хэрэгтэй гэж байна. Тийм учраас яг 220 калорийг бол баримтлах бол хэцүү. Тийм учраас одоо 228 юм уу 230 юм уу те 240 байхад бол асуудалгүй. За 5 кг-тэй муур бол 260 калори. 6 кг-тэй муур маань 300 калорийн хоол хэрэгтэй гэдэг гэж байна. За тэгээ 10 наснаас дээш бол настай мууранд бол ордог байгаа. Тийм учраас хоол шингээх эсвэл хөдөлгөөн бас багасгах биений өөрчлөлт ордог учраас калорийн дээр нь бол сайн анхаарад хит одоо өндөр калоритой хоол бол биед нь ачаал үүсдэг учраас 10 наснаас дээш муурны хоолыг сонгож өгвөл тохиромжтой байдаг гинэ. За тэгээ бас муурны онцлогоороо гүйцэл биеийг бойжох нь
3 жил зарцуулагддаг муур байна. 5 жил бас зарцуулагддаг муур байгаа. Та бүхэн маань миний одоо муурны онцлог гэдэг бичлэгийг бас үзчихсэн бол мэдэх бах. British Shorthair ч юм уу, Ragdoll ч юм уу те том биетэй муурнууд маань ер нь бол 3 жил 5 жил зарцуулж бие нөсдөг байгаа. Тийм учраас тэр муурныхаа одоо онцлогт нь бас тохируулж хоолыг сонгож өгвөл тохиромжтой ах гэж бодож байна. За тэгээ хээлтэй муур бол жирийн одоо муурнаас илүү 1.5 юм уу 2 дахин калори өндөр хоол хэрэгтэй гэдэг гэж байна. Яалтчгүй одоо биендээ зулцаг одоо тэгээд 2 сар дотор ингээд бүгдийг бойжуулаад тий төрүүлэхийн тулд бол маш их өндөр калори хэрэгтэй, маш ховдог болдог гэж байна. За тэгвэл энэ хүртэл та бүхэн маань калорийн тал дээр мэдчихтэй болсон бах. Тэгээд ер нь бол нэг нас хүртэл нь бол хоолыг нэг сойж байхгүйгээр өгвөл тохиромжтой. Би 11 бол заслаг хийлэх хүртэл нь бол ер нь хоолыг ерөөсөө хорж байгаагүй идмээр байгаа хэмжээгээр нөгөж ер нь бол биед нэг анхаарч исэн. Тэгээд заслаг хийчих юм бол гормоны ийм балансны одоо өөрчлөлт ордог учраас хэд таргалах асуудал байна. Бас одоо шээснийхэн суг нь одоо чулуужилт үүсэх асуудал бас байдаг учраас хоолн дээр нь бол 7 сар 8 сартаагаас нь ахуулаад маш их анхаарч эхэлсэн байгаа учраас та бүхэн маань ч гэсэн хэрэг муура хэрэг муура асуусан бол тэр цагаас нь хойш хоолн дээр нь сайн анхаарч байгаарай гэж хүсэж байна. Амарсан хэлтэй муура. За тэгвэл гуравт нь бол хэрэгтэй эрдэс бодис витамины талаар танилцуулъя. За хамгийн түрүүнд нь бол муурны хоолнд хамгийн чухал нь уураг. За муур маань одоо махчин амьтан учраас уураг 30%-аас 40% орсон хоол идэх ёстой байдаг. Энэ уураг нь бол одоо муурны үс, арьс, булчинд нь одоо маш их нөлөөтэй эрүүл байлгах чадвартай байдаг учраас уураг нь 30-аас 40% орсон байвал сайн байдаг гэж байна. За тэгээд хүмүүс жоохон янз бүрийн одоо буруу мэдээллийг аваад муурын зөвхөн мах өгөөд байвал болоо гэж боддог юм шиг байлаа. Энэ бол маш буруу ойлголт байгаа. Зөвхөн мах өгөөд байх юм бол мууранд кальцийн дутагдалт ороод одоо ясны сэрэгжилт үүсдэг учраас зөвхөн мах өгөөд тижээн гэдэг бол ерөөсөө бүтггүй та муурныхаа эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгаа учраас заавал уураг бас өөр витаминууд хэрэгтэй гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээ за байгалийн одоо зэрлэг муур мах идэх зүгээр юм гэж бодож иж магадгүй. Гэхдээ байгалийн зэрлэг муурнууд маань одоо хулган, шуу, жижигхэн амьтдыг бол бүхэлд нь иддэг байгаад одоо доторх яас бас эрхтний хүртэл иддэг учраас өөртөө хэрэгтэй витамин өгч чаддаг байгаа. Тийм учраас та бүхэн маань уураг ихтэй бас өөр витаминуудын сайн хангасан хуурай хоолыг авч идүүлэхийг зөвлөж байна. Хуурай хоол авахдаа бол ард талын орцын найрлагыг нь бол шалгаж агаарай. Ямар мах орсон бэ гэдгийг одоо дахианы мах, үхрийн мах ч юм уу те хахааны мах орсон гэж бичсэн байвал сайн мах орсон. Тэр нь бол хуурай хоол байгаа. Харин одоо meat meal гэх юм уу эсвэл зүгээр meat гэж бичсэн байвал чанар муутай махаар хийсэн хоол гэж магадгүй учраас ер нь бол ард талын одоо орцын сайн шалгаж агаарай гэж хүсэж байна. Бас хуурай хоол авахдаа бол өнгө орсон эсвэл хэд их удаан хугацаагаар хадгалж болдог хоол бол муу хоолнд ордог учраас сайн ер нь бол хоолыг сонгомоор байвал өнгө ороогүй бас нэг сартаа ер нь бол идэж дуусахаар хуурай хоолыг сонгож байгаасаа гэж хүсэж байна. За тэгээ хоёрт нь бол өөх тос. Муур маань өндөр калори хэрэгтэй амьтан учраас өөх тос гэдэг нь бол маш чухал одоо эрчим хүчнийхэн гол үүсвэр нь байдаг гэж байна. За омега 3, омега 6 орсон хоол ил бас сайн гэж байна. За тэгээ та бүхэн маань ааруулын дуртай муур, маруужин долоох дуртай муур гэж харж исэн баг. Тэр маань бол тэр ааруулны амт юм уу, чихэрний амттэй байж энд үгсэн амин. Тэр одоо чихэрний амтыг мэдрээд идэж байгаа та биш, тослогийн мэдрээд идэж байгаа учраас танаа муур чинь тослог ер нь бол дутагдaltaй байж магадгүй гэдгийг та бүхэн сайн анзаараасаа гэж хүсэж байна. За тэгээ гуравт нь бол нүүрс ус хэрэгтэй байдаг. Муурны нүүрс ус сайн боловсруулж ер нь бол чаддгүй тул бага хэмжээгээр ер нь бол байх хэрэгтэй байдаг. Тэгээ хэд их одоо эрдэнэ шиш буудай агуулсан хоол байвал шингэц муу байдаг учраас одоо баас нь хатах ч юм уу те аллерги идэх ч юм уу ер нь бол хоол идэт байгаа мөртлөө тураад авах асуудал гардаг учраас энэ нүүрс усных нь хэмжээг нь бас шалгаж агаарай гэж хүсэж байна. За тэгээд энэ бол хамгийн чухал гэж бодож байгаа нь бол тааврын гэх бодисыг та бүхэн маань чийжлээрэй. Тааврын гэдэг
бодисыг муур маань биеийн дотроо цаанаасаа үйлдвэрлэж чаддаггүй байгаа. Харин нохоо л тааврын гэдэг бодисыг үйлдвэрлэж чаддаг биетэй байгаа. Тийм болохоор энд бол ялгаа байгаа. Тэгэхээр нохооны хоол одоо мууранд өгөөд идэг хүмүүс сайн сонсоорой. Нохооны хоолнд бол таавар нь бол байдаггүй. Яг л нохоо өөрөө тааврыг үйлдвэрлэж чаддаг учраас. Тийм учраас та хэрэг муурандаа нохооны хоол удаан хугацаагаар өгөөд ивэл тааврын дутагдлалт ер нь орох асуудалтай байдаг. Тийм учраас нохооны хоол яагаад өгж болдгоо вэ гэдэг бол энэ дээр ойлгож байгаа ах гэж бодож байна. Тэгээ тааврын дутагдлалт орох юм бол ямар асуудал байдаг вэ гэх юм бол зүрхний өвчнөд болох ба харааны асуудалтай ер нь сохрох асуудал гэж гардаг байна. За урт хугацаагаар нохооны хоолол битгий өгөөрэй. За тэгээд дараагийн нь бол амин дэм эрдэс бодисын талаар байна. Витамин А бас витамин D, кальци, фосфор, магний ер нь орсон хоол чухал гэдэг. За тэгээд магний дээр бол магнисиум дээр бол хэд их одоо хэмжээтэй орсон бол шээсний сувг чулуужилт үүсэх одоо бөөрийн асуудалтай болох асуудал байдаг учраас энэ хэмжээг сайн баримтлаасаа гэж хүсэж байна. Тэгээд 0.08%-аас 0.1% магний орсон бол эрүүл мэндэд нь бол сайн. Тэрнээс их одоо орсон хоол юм эсвэл магний хэмжээг нь ерөөсө бичээгүй муу хоол ээж магадгүй учраас хоолных нь одоо ард идэг орцын одоо найрлагын чаалгаасаа гэж хүсэж байна. За тэгээд наатли их орсон бас хоол муурны шээсний сувг ч юм уу те бөөрөнд бас асуудал ордог учраас энэ сайн шалгаж байгаарай гэж хүсэж байна. Тэгээ ялангуяа настай мууранд бол илүү одоо энэ магнезиум, натрийг сайн анхаарч хоолыг сонгож өгөөрэй гэж хүсэж байна. За тэгвэл дараа нь муурны идэж болохгүй зүйлсийн талаар танилцуулъя. За би та бүхэндээ энэ зураг бэлдсэн байгаа. Энийг харангаа бүгдээрээ ялгацгаая. За хамгийн түрүүнд та бүхэнд нохооны хоолыг мууранд бол өгж болохгүй. Сая хэлсэн шиг тааврын гэж бодис нохооны хоолнд байдаггүй учраас бас витамин А нохооны хоолнд бага орсон байдаг учраас мууранд бол зохицохгүй. Тийм учраас муурандаа заавал муурны хоол өгж байгаарэ. Тэгээ муурны хоолноос нохооны хоол бол бага калоритой байдаг учраас одоо хэрэгтэй тий энерги нөхөж чаддгүй байгаа шүү. За дараачих нь бол түүхийн мах. Түүхий загсны махыг бол өгж болохгүй. Яагаад л дотор нь шимэгч хорхоо байгаа бас бактеритэй ч юм уу эсвэл жоохон муудсан мах байх юм бол хордлогонд орох асуудал байдаг учраас заавал одоо мах өгмөөрэй бол шарах юм уу чанаад өгөөсэй гэж хүсэж байна. Тэг ямар ч амтлагч одоо төрөхгүйгээр тэр дангаар нь өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээ дараа нь бол дуун хясаа өгж болохгүй. За дараа нь самар бол ер нь бол хортой байдаг учраас самар бол өгж болохгүй. За сонгон, ногоон сонгон тэ эдгээр маань бас хортой байдаг гэж байна. За шоколад бас ер нь бол мууранд бол өгж болохгүй, бас нохоонд ч гэсэн өгж болохгүй. За өшөө одоо бох минт те энэ бол одоо бас эдгээр бол ер нь бол мууранд хортой байдаг учраас долоолгож одоо газар унгаагаад орхичих юм уу те тийхгүй байхыг хүсэж байна. За бас усан үзэм хортой гэж байна. За болгосон дахианы яс юм уу одоо янз бүрийн амтны ясыг болгосон ясыг бол өгж болохгүй. Мууранд бас нохоонд ч ер нь бол болгосон яс өгж болдгоо байгаа. Яг л шингэц муутай байдаг учраас хотоодонд ингээд үлдээд ер нь бол биенд нь их ачаал өгөөд биеийн өвдөх асуудал байдаг учраас болгосон дахианы яс ер нь бол яс бол өгөхгүй байхыг хүсэж байна. За тэгээд өндөгний цагааныг бол өгж болдгоо гэж байна. Өндөгний шарыг бол болгосон шарыг бол өгж болдог. Өндөгний цагаан бас мууранд бол жоохон хортой байдаг учраас өгж болдгоо гэлээ. За өшөө наймалж би нэг удаа маруунд анх маруныг тийжээж авах нүгөө хатаас наймалж байдаг байхгүй юу? Тэрийг маруунд идүүлээ дараа нь хордлогонд ороод амар юм болж исэн. Тийм болохоор янз бүрийн өгмөр байдгийг бол ойлгож байгаа. Гэхдээ аль болох хүний идэх юмыг бол өгж болтгоо гэдгийг бүгдээрээ ойлгосоо гэж хүсэж байна. За дараа нь сүү өгж болтгоо гинэ. Сүүг бас одоо боловсруулж хотоодонд ингээд шингээгээд боловсруулж чаддгүй учраас сүүг бол өгж болохгүй. Муурны зориултын сүүгийг авч өгж байгаарэ гэж хүсэж байна. За тэгээ ямар ч амтлагч гэдэг зүйлийг бол мууранд өгж болохгүй. Одоо халууногоо спайс те хар перц, давс хитих те тийм одоо амтлагчтай юмнуудыг бол хизээж өгж болохгүй, долоолгоч болохгүй. За ер нь бол тэгэл хүний идэх юмнаас бол өгж болохгүй гэдгийг л ойлгочвол муура эрсдлээс хамгаалж чадж байгаа гэдгийг ойлгоосэй.
За тэгээд хамгийн сүүлд нь бол хуурай хоол, нойттой хоолоо яаж хадгалах уу гэдгийг та бүхэндээ танилцуулъя. За хамгийн дөрөнд одоо муурны хуурай хоол чинь ингээд зориултынхаа ууттай ирдэг байгаа. Тэгээ энэ уутнаас нь гаргаад өөр одоо сав гэлхар уутанд юулж хийх бол ер нь бол өмхөрөхтөө амархан болдог байгаа. Сайн та бүхэндээ танилцуулсан шиг тос ихтэй, калори ихтэй хоол идэг учраас агаартай нийлэх юм бол маш хурцтайгаар ер нь бол өмхөрөх асуудал идэг учраас уутнаас нь ер нь бол гарахгүй байхыг хүсэж байна. За тэгээ сайн амын ингээд хагаах, доторх агаарыг ингээд сайн гаргаад амыг хаагаад сэрүүхэн харанхуй газар хадгалж агаарай. За тэгээд хөрөгчөнд хийгээд хадгалах юм бол чиг одоо хөрөгчөн дотор ингээд аваад хөгцрөх асуудал байдаг учраас аль болох одоо сэрүүхэн харанхуй хуурайд газар хадгалж агаарай. За тэгээд хуурай хоолыг бол онгойлгосон бол 1 сарын дотор бол өгж дуусгах хэрэгтэй байдаг. Хэрвээ ерөөсөө 1 сарын дотор идэж дуусахгүй бол хөлтөгчөнд 2-3 сар бол хадгалж чаддаг гэж байна. За тэгээд нойтон хоолыг бол хүмүүс өгж болохгүй, хортлого авна гэд хэлдэг юм лээ. Нойтон хоолыг бол хадгалах ёстой журмаар нь одоо онгойлгоогүй бол сэрүүхэн харанхуй газар хадгалаад онгойлгосон бол заавал хөрөгчөнд хийгээд тэр өдөртөө ер нь бол өөхийг бол хичээдэг байгаа. Тэгэхгүй бол маш хурцтайгаар муудаад хордлого авах асуудал байдаг. За тэгээд муурандаа хэрвээ ингээд өглөө гэхдээ муур чинь одоо бүгдийг нийтэхгүй өдөртөө ингээд жоохон хувааж ер нь бол иддэг амьд учраас халуун зун одоо удаан ил тавих юм бол муудаад хордлого авах асуудал байдаг учраас 1 цагаас илүү ер нь бол муур чи идэхгүй ингээд орхисон байвал хураагаад хаяад аяхан цэвэрлээд тавьчвал зүгээр гэж бодож байна. Удаан ер нь бол агаарт ил халуун газар тавих юм бол ямар ч хоол бол муудана. Тийм учраас та бүхэн маань нойттой хоол өгөхдөө заавал сайн шалгаж агаад тэгээд идэхгүй бол хураагаад цэвэрлж гэдгийг одоо мэдчихвэл амар ах гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк тэгээд шеэр хийгээрэй. Та бүхэнд цаашдаа бас хэрэгтэй мэдээллийг судлаад бичлэг хийгээд хүргэе гэж бодож байгаа. Хэрвээ ийм одоо бичлэг хийгээсэй гэж хүссэн байвал комментэд бичээрэй. За тэгээд та бүхэндээ мууртайгаа эрүүлэх урт удаан гоё цагийг өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Баяртай. Мяу мяу.